shop window. I didn't think it was you. Сайн байцгаана уу. За ингээд төрснөөсөө хойшоогоо гэртээ ганцаараа байж байгаа бэлэгдсэн өдрүүдийн маань нэг өнөөдөр тохиож байна. Хүүгээ сургуульд нь явуулсан. Охиноо болохоор цэцэрлэгт нь хүргээд өгсөн. Тэгээд өөрөө ажилгүй. Тэгээд гэрийн ажил бид хоёр хоёулахнаа байна. За тэгэхээр өнөөдрийнхээ бичлэгээрээ юу ярихаар шийдсэн бэ гэх юм бол Японы цэцэрлэгүүдэд хийж болохгүй зүйлсийн талаар та нартаа сонирхуулъя гэж бодлоо. Хийж болохгүй зүйлс бол нэлээд хэд байгаа. Яагаад энэ бичлэгийг хий гэж бодсон гэхээр охиноосаа ингэж цэцэрлэгт нь өгөөд тэг хүүгийн сургууль бас жигдэрх гээд миний ажиллаж гисэн жигдэрх гээд энэ хугацаанд ингээ жоохон төвхтэй юмнууд жоохон их байсан. Йоо ямар их юм шаардсан бэ ч юм уу гэж жоохон тэгж бодож байсан аа. Өнөөрөө нэг юм бичлэг хийж болох юм биш үү гэж бодлоо. Хамгийн ихнийх нь болохоор цэцэрлэг дээр мүги гэдэг нэртэй кафенго цай байгаа. Энэ мүги цай эсвэл уснаас өөр юм хүүхдэд уулгадаггүй. Тэр уух зүйлсийг нь аав ээж нь гэрээс нь өгч явуулдаг. Тэгэхээр эхний ярих гэж байгаа зүйл бол уух идэх юмны талаар байна. Бид нар ч гэжтэй ер нь Монголд ингээд ээж аавууд хүүхдийнхаа креманд нь уйлаад ахаар нь ч юм уу аргадах гад креманд нь нэг ганц жижигхэн чихэр өгөөд оруулсан ч гэдэм юм уу эсвэл уйлаад ахаар нь аргадах гад одоо ганц жижигхэн юм сорволтой ундаа өгөөд оруулчлаа ч гэдэм үү ганц юм хармал нууцаар өгөөд оруулчлаа гэдэгдэг. Тэр бол энд бүр үнэхээр хориотой. Тийм байж болохгүй. За яагаад зөвхөн тэр цай болон усыг одоо хүүхдэд уулгадаг вэ гэх юм бол мэдээж хүүхд бол маш их хөдөлж байгаа учраас хөлс алдж байгаа, хөлсөөрөө бүх эрс бодисоо алдж байгаа. Тэгэхээр усаа нөхөж уух чухал. Тэр мүги гэдэг цай нь болохоор кафенго учраас хүүхдийн одоо тархины хөгжөлд нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Тэгээд дээрэс нь одоо хөлсөөр алдж байгаа эрдэсийгээ тэр мүги цайгаараа ингээд эрүүл аргаар нөхөх боломжтой байдаг. Харин эсрэгээрээ жуус ч юм уу чихэртэй юмнууд өгөх юм бол хүүхдийн хитрхи хөдөлгөөнтүүлээд ч юм уу одоо мэдээж эрүүл мэндийн хувьд л яриад ах юм байхгүй штэ. Нэг сайн бол биш. Тэгээд дээрэс нь хүүхдийн хитрхи хөдөлгөөнтүүлээд цэцэрлэг дээр хитрхи сахилахгүй байх ч юм уу те. За дээрэс нь мэдээж бусад хүүхдүүдийн нүдийг нь харуулад нүдийг унгаад тэг ганцаараа одоо жуус ч юм уугаад авах бол ёс зүйн хувьд бол тэр бороо зүйл. Дээрэс нь нэгэнд тэр болохгүй юм гэдэг бол угаасаа л болохгүй. Цэцэрлэг дээр тийм ууж болохгүй. Цэцэрлэг дээр тийм юм идэж болохгүй гэж хэлсэн бол угаасаа л болохгүй. Ганцхан удаа юм сүртэй, ганцхан удаа тийм гэсэн тийм ойлголт бол байхгүй. Тэгээ юу гэдгийг тэр болохгүй гэдэг зүйл байсаар байхт чинь ээж аав нь өөрсдөө креманд нь нууцаар чихэр өгч оруулаад болохгүй юм гэдэг юмыг нь байж болох юм биш үү? Энийг би зөрчиж болох юм биш үү? Болохгүй гэдэг зүйлийг зөрчиж болох юм байна штэ гэдэг тэр анхны сигналыг нь аав ээж нар нь тэгэж өөрсдөө өгчөөд тэгээд дараа нь хүүхдээсээ "Хүү чамд болохгүй гэж хэлээ үсттэй" гэд эргүүлээд тэрийгэ зөрчөөд ингээд шаардлага тавиад ах нь ингээд хоорондоо зөрчилдөөд тэгээд эцэг эхчүүд нь өөрсдөө тийм зөрчилдөөнтэй юм хийгээд ээжж дараа нь хүүхдүүдээсээ "Хөө чамд болохгүй гэж хэлж байгаа чинь чи яагаад энийг хийгээд байгаа юм" гэж шаардлага тавихын дараа нь утга учиргүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр болохгүй юм бол болохгүй л гэдэг гэдгийг нь анханаас нь ингээд тэр цэцэрлэгнчдэр ээж аавууд нь ч тэр ингээд шаардаад явал тэгээд угаасаа болохгүй учраас гээд тэрнээс хойшоогоо за баг өгөөд явуулъя гэсэн ч авч явахгүй хүүхд чинь ичмэр зүйл болохгүй юмыг зөрчиж байгаа учраас би ичмэр зүйл хийж ин гэдэг тийм болоод одоо хувирдаг гэх юм уу төлөвшдөг гэх юм уу тийм. За хоёрдугаарт нь юу гэх юм бол малгайтай буюу хүүдий те юудэнтэй цамц болон одоо энэ шиг юм товчтой цамцнуудыг бол болохгүй гэдэг. Яасан гэхлээр нөгөө за энэ болохоор миний энэ бичлэгийг хийх санаа сэтлээ олсон болохгүй гэдэг дүрэн баггүй. Би яагаад гэвэл охины нөгөө сольж өмсөх хувцсан донд нь энэ цамцыг хийгээ олцоос харуулъя одоо. Сайн 4-р сард дөнгөж Анна чин цэцэрлэгтээ оронгуудаа ингээ хоёр ээлжийн цамц тийм хувцс гэд бидэд ер нь баахан хувцснууд нэмж худалдаж авсан баггүй юу. За ер нь их хувц бахта энэ амьдралыг энэ бага насныхын амьдралыг даван тууландаа гэсэн бодолтой байжсэн чинь цэцэрлэгээс нь одоо тийм ч хувцс тийдийг ер нь нэлээд хувцс худалдаад авцсан байсан чинь сая 5 сар гарсан чинь одоо тэрийгээ шууд 100-ны хувцс руу хуургаад нэхэд эхэлж байгаа байхгүй.
Тэгэхээр нь за зуны цамцнаас одоо тэдийг гэ. Тэгээ нөгөө 4 сард худалдаж авсан юмнууд чинь жоохон хэрэггүй талдаа болоод эхэлж байгаа. Тэгээд 5 сард нь нэмгэн цамц гэд зуны нэмгэн цамц гэхээр нь би энэ цамцыг өгөө явуулчихгүй юу? Энэ цамцыг зүгээр юм хөрхэн даавын цамц тэгсэн чинь энэ цамц болохгүй. Яагаад гэх юм бол эндээ ийм товчнуудтай. Энд бүр ийм сигнал дарах нь бүр үнэхээр сонирхолтой. Вау, юу болчихвоо гэж бүр хідэн сардаа нэг удаа сигнал сонсдог болохоор. За тэгээ яраа өргөжлүүлэхэд тэгээ энэ цамц болохоор аюултай гэж байгаа. Яагаад аюултай вэ гэх юм бол энэ товчнууд нь аюултай. Магадгүй унаад хүүхдийг хахааж магадгүй. Унаад энэ мдээгүй байхад хүүхд аваад идчихэж магадгүй гэдэг тийм болгоомжлол байгаа. Тэрнээс биш энийг ингээд өмсчөөд доошоо хараад хүүхд ингээд бол нэг тийм нухаад ахаар тийм том товч бол биш. Энийг бол тэгээ яг энэ материал стралийн хувьд ч гэсэндээ уг нь бол яг байж болохоор гоё зуны нэмгэн цамц ахгүй юу. Тэгээ зуны нэмгэн цамц гээд өгөө явуулсан чи товчтой учраас болохгүй. Тэгээд дээрэс нь одоо анандын цэцэрлэгийн хувьд өмнө нь ийм юудэндээ цамц өмсөх юм бол гадаа тоглож байхад тэр юудэн нь ямар нэгэн байдлаар юмд ингээ гогдоод хүүхдийн хоолойг нь боох ч юм уу те ингээ дүүжлэгдэж үлдэх ч юм уу бас аюултай гэдэг утгаараа юудэндээ цамцыг хоригддаг. Тэгээд одоо юудэндээ гадуур хувцснуудыг ч гэсэндээ хоригддаг. Тэгэхээр энд дандаа хүүхдүүд ямар нэгэн товчгүй ийм том зурггүй хөлсийг нь гадагшаагаа нэвтрүүлэхэд саад болдог, агаарын солилцоо оруулахад саад болдог тийм том зурагтай хувцснууд болон юудэнтэй цамцыг хоригддаг. Тэгэхээр ер нь ингээ хүүхдүүдийг харахад маш энгийн хувцастай явж идэх нь ингээ аргагүй цаанаасаа цэцэрлэгэн тэгж одоо шаардаад байдаг гэх юм уу. Биедэн таатай, эрүүл, аюулгүй энгийн хувцснуудыг угаасаа цаанаасаа шаарддаг байхгүй юу. Тэгэхээр гангалыгээд ч гангалж чадахгүй. Одоо энэгээр ингээ гангалчих гэсэн чинь гангалж чадахгүй болсон. Нэг одоо цэцэрлэгийн бус үедээ л өмсөж байна гэсэн үг байна. Тэгээд энэс болоо ёо гэж бодож байгаад энэ бичлэгийг хийхийг бодож олсон байхгүй. За дараачийн нэг хэцүү 3 дахь болохгүй зүйл нь юу вэ гэх юм бол хүүхэд халуурсны маргааш нь цэцэрлэгтээ явж болохгүй. Халуунгүй байсан ч гэсэндээ. За энэ бас саяхан өнгөрсөн сарын хугацаанд ааннаг цэцэрлэгтээ явж эхэлснээс хойшоо надад тохиолдсон гэд хэцүү асуудлуудын нэг байсан. Юу вэ гэвэл энэ Японы цэцэрлэгүүдэд хүүхэд хэрвээ цэцэрлэг дээр халуурах юм бол шууд аав ээж рүү залгадаг. Ажилтаа байсан ч гэсэн хамаагүй одоо хүүхдээ хурж ирж аав гэдэг. Тийм учраас ажиллаад хаяад зохицуулах боломжгүй байсан ч гэсэн яаж игээд бид нэр хүүхдээ очиж авах ёстой. Энэ амар хатуу хэцүү зүйл. Тэгээд энэ дээр би ингээд амар их санаа зовоод надад ер нь энэ надад яг энэ тохиолдсон аахгүй. Тэгээ бүр айгүй хэцүү санагдаад ямар хэцүү юм бэ гэж бодсоо. Тэгээ за яг одоо Монголд хэрвээ байсан бол хүүхэд халуурлаа шууд хурж ирээд аваа гэх юм бол хин нэгэн хүн рүү уцтаад гуйх байхгүй юу? Тэгтэл энд чинь надад одоо гуйх хүн байхгүй учраас бүр ингээд амар хэцүү атсын шалгаанд ордог. Тэгээ ажлын орхио гараа авчихэр чинь тэнд чинь одоо намайг орлох тэр хүнийг хаах хэрэгтэй болно. Тэр хүн чинь ирэх хэрэгтэй болно тий. Бүр ингээд яах юм бэ? Яах юм мэдгүй. Ямар ч лсэн гэсэн хүүхдээ очиж авах хэрэгтэй. За тэгээ хүүхдээ ямар ч лсэн гэсэн очиод авлаа. Мэдгүй би одоо яаж зохицуулсан юм байгаа мэдгүй. Ямар ч лсэн гэсэн очиод авсан. Авсны маргааш нь хүүхэд халуунгүй байсан ч гэсэндээ 24 цаг цэцэрлэг дээр ирэх хориотой. Тэгэхээр би маргаашийнхаа ажлыг бас зохицуулах болно гэсэн. Амар хэцүү байгаа зү. Амар хэцүү. Хэцүү зүйл. Надад хэцүү ч гэсэндээ бусад хүмүүст бол маш гоё зүйл. Тийм хэрвээ одоо ааннагийн цэцэрлэг дээр нь өөр нэг хүүхэд вируснээс болоод халуурлаа гэх юм бол тэр хүүхэд маргааш ирэхгүй байх юм бол ааннад сайн байхгүй надад сайн байхгүй тий. Эсрэгээр надад тохиолдож байгаа надад хэцүү болчихж байгаа юм. Тэгээд сайн мөн зэрэгцэж оршдог хорвоо юм да.
Тийм одоо юм бэкапгүй те одоо ардаа тэгэж даатгах хөнгөө ардаа гуух хөнгөө хүмүүст л одоо энэ тогтолцоо хэцүү болчиход байгаа юм л да. Тэрнээсээ яг аав ээж нь ч юм уу байж байгаа хүмүүст бол ямар ч асуудалгүй харин ч гоё тогтолцоо байгаад байгаа юм. Дөрөвдүгээрт нь багшийн хувийн утас, хувийн сошиал хаяг зэргийг нь асуух, мэдэх боломжгүй, болохгүй зүйл байдаг. Хэрвээ багштай холбоо ярихыг хүсэх юм бол ажлын цагаар цэцэрлэгийн одоо утас руу уцтаад тэр бүлгийн багшийн тэр бүлгийн багштай утсаар ярьжлах уу гэд тэгээд асуудлаа ярилцсан. Хэрвээ ярьж чадаагүй байх юм бол маргааш нь ярина. Өөр ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл тэр багш чинь бас хүүхэдтэй. Тэр багш чинь бас хувийн амьдралтай. Тэр багш ардаа асуудалтай. Тэр багш ардаа аз жаргалыг хүртэх хэрэгтэй. Тэр хүн өөрөө чөлөө цагтаа байх хэрэгтэй. Ажлаа дуусгалаа, гэртээ хайрлаа, амрах, тархин амраах эрхтэй. Тийм учраас ажлын цагтаа л байдаг. Манайх шиг ингээл сошиал хаягийг нь аваад юу сүртэй юм яач ийч тэгэл одоо хүүхдийнхаа юу сүртэй юм бэ хаягаа өгчөөч юм асуугаал болоо штэ ч гэдэг юм уу те. Тийм асуудал бол энд бүр огт байдаггүй. Сонинч юм шиг, үгүй ч юм шиг. Тэ. Эхлээд ингээ ажлын цаг дуусчингууд асууж тодруулчих юм байгаад тахт чинь хаашаа явахгүй мэдгүй маргаашнаас өмнө тэрийг зохицуулах хэрэгтэй байдаг. Ингээ жоохон хэцүү байдаг байсан уу гэвэл байдаг байсан. Тэгээд сүүлдээ тасчдсан бэлээ. За одоо ажлын цагаар гэс юу асуух хэрэгтэй лээ. Юу явах лээ. Маргааш юу лээ. Нөгөөдөр юу лээ. Одоо эртгэн шиг тэднээсийг асуухгүй бол ажлын цаг дуусчих юм бол одоо ямар ч боломжгүй очлчих учраас гэд бүх юмаа төлөвлөөд ингээд сурчхаар сүүлдээ заавал тэр багшид хүндрэл учруулаад асуугаа сураглаад тэгээд ах шаардлагагүй болчдгоо. Тэгэхээр одоо хэрвээ энэ багш нарын одоо хувийн дугаар муугаар энтрийг асууж хувийн амьдрал руу ингэж халтах юм бол энд бол ёс алдсан юм болно. За 5 дугаарт нь бол бүртгэлгүй хүнээс өөр хүн цэцэрлэгээс нь очиж авч болохгүй. Хамгийн анх ингээ хүүхдийг цэцэрлэгт өгөхт нь эцэг эхийн хурал болоод янз бүрийн бичиг баримтуудыг бүгднийг цуглуулж авдаг байхгүй. Тэрэн дээр нь цэцэрлэгээс одоо холбоо барьж болох хүмүүсийн утасны дугаар, гэрийн хаяг энтрийг нь авдаг. Аав ээж, эмээ өвөө зэргийг нь. Дээрээс нь цэцэрлэгээс хин авахын боломжит хувилбаруудыг нь бичиж өгдөг. Аав, ээж, эмээ, өвөө гихчлэн те. За дээрээс нь нэмээд нэг хүнийг одоо бичээд өгөө гэж хэлдэг. Тэгээ тэр нь магадгүй бид нар шиг аав ээж нь хол байдаг ч юм уу, өөр аваад өгөх найз нөхөд одоо хол байдаг. Тэд нар ч бүгдээрээ ажилтаа учраас манай хүүхдийг аваад байж ингэж байхгүй штэ. Тэгэхээр яг ганцхан хүний утасны дугаарыг яаж игээд олоод бичээд өгч болно. Систем манайх бол жишээ нь зөвхөн аав ээж хоёр нь. Тэгээд тэнд бүртгүүлсэн хүнээс бол өөр хүн очиж авах боломжгүй. Тэр хүүхдийн аюулгүй байдлын төлөө. Тэгээ эн чинь бас нэлээд том хариуцлага болдгоо. Одоо өөр хүн гинт өөр нэг хүн гуйчи гэх юм бол тэнд бүртгэлгүй учраас боломжгүй. Энэ бүртгэлтэй өнөөрөө л ахуулаарай, уучлаарай. Мамбан гэдэг. Тэгээд дээрэс нь зүгээр сонирхуулаад бонус маягаар хэлэхэд энд одоо цэцэрлэгийн хүүхдүүд жижигэн цүнх үүрдэг. Тэр цүнхнээсээ нэгээс илүү тоглоом дүүжлэх хоройтой. Хөөрхөн магаастай. Энд чинь та хэд мэдэндээ Японы нэг хүүхдүүдийн цүнх гэхээр ингээл том юм чихмэл тоглоом тэгэл бүр янзын юмнууд амар их зүүцэн явж идэг. Тэгээ цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд болохоор ганцхныг зөөх боломжтой. Тэгээд тэр цүнхнийхаа зүйлтийг ингээ янзаар солиол байна. Өдөрт нэгийг зөөх боломжтой учраас янзаар солиод тэрүүгээрээ хүүхдэд өөрсдөө илэрхийлдэг гэж хэлж болно. Юунд дуртайгаа? Юунд хайртай юм? Тэ юу үздیں? Ямар тоглоом тоглолтын гэдгээ илэрхийлдэг. Тэгээд хүүхдүүдийн цүнхэндээ зүүцсэн ямиг нь хараад чи тэрэнд дуртай мó? Би ч гэсэн дуртай штэ. Гэд ингээ хоорондоо нийлээд ярилцаад ингээ найз болох бас боломжтой байдаг гэж хэлэх юм да тий. Яагаад гэх юм бол энд чинь одоо өсмөсөө юм янз болгож боох, янз янзын хувцас энэ төр өмсөх чинь хариутай. Тийм учраас ингээ өөрийгөө илэрхийлж болох хувцаслалтаараа ч юм уу эсвэл нүүр ам бодож байгаагаараа үсээрээ ч юм уу өөрийгөө илэрхийлэх боломжгүй учраас энд хүүхдүүд тэр нэг кичэн гэдэг зүгнээсээ үрж байгаа юмнуудаараа өөрийгөө илэрхийлэх үздэг юмнуудаа
сонирхдаг юм аа. Ингээ илэрхийлж бие биенийхээ сонирхлыг таньж авах бас нэг тийм сонин тийм соёл нь болчоод байдаг байхгүй юу. Тэгээ манай анандын хувьд жишээлх юм бол тоглодог тоглоом Splatoon-ы ямиг зүүж явах дуртай, Shark авраг загсны ямиг зүүж явах дуртай. Тэгээ тэрүүгээрээ ингээд хүүхдүүдтэй харилцаа үсгэж эхэлдэг байхгүй юу. Хөөрхөн. За тэгээд цэцэрлэг дээр бол мэдээж эцэг эхээс нь асуулгүйгээр хүүхдийн гарт нь янз бүрийн чихэр өгөх. Өө энийг идэрэ мэ баярлалаа. Өө мэ энэ чихэр гоё идэрэ гэх ч юм уу тэр бол хоройтой. Яагаад гэвэл янзын аллергитэй хүүхдтэй байна. Одоо тэр чихэрн дотор нь жишээ нь кивигтэй чихэр байх юм бол манай анандад аюултай байж магадгүй. Эсвэл хуш модны самар гэдэг огт борхцооны самартай ямар нэг юм байх юм бол манай анандын ингээд хоолоо амсгаан ингээд богдох аюултай. Одоо өөр ямар ч харшилтай хүүхэд тэнд байж иж болно шүү дээ. Тийм учраас хамаагүй тийм юм өгч хүүхдийн эрүүл мэндэд нь бас санаатай санамсаргүй хохирол учруулж болцсошгүй учраас хүүхдэд ямар нэгэн чихэр энтрийг нууцаар нууцаар ч яах вэ те асуухгүйгээр ингээ хүүхдэд нь сайхан юм бодоод чамаагүй өгөх юм бол тэр нь эсрэгээрээ муу юм болох магадлалтай байдаг учраас асуух хэрэгтэй. За энэ удаагийн маань богинохон бичлэгийн түрээд өндөрлөж байна. Уулзах уу. Дараагийн бичлэг дээр би болохоор энэ Японы нэг сонин Японд гарч байгаа ганц нэг гэмт хэрэгүүдийг та хэдэд сонирхуулъя гэж бодсон. Яг хоо сувгийнхаа үзэгчийн тоог нэмэх гээд байгаа даач биш. Тэр зүгээр л одоо Японд ер нь ойрын үед ямар гэмт хэрэгүүд гараад байгаа юм. Ер нь гардгийн. Тэ зүгээр одоо мэдээ маягаар гэх юм уу. Өөрөө бас сонирхъя. Тим юм хараагүй удсан байна. Тэр талаар та нарт бас сонирхуулвал гэж бодлоо. За тэгээд өөр сонин сайхан та хэдээр юу байна? Манайхаар сонин сайхан гэх юм бол төгсөө бол ойртой олдгоо байсан. Бид гурав бас гэртээ олдгоо байсан. Сургууль, цэцэрлэг, ажил бүгдээрээ ингээд нэлээд жигдэрх юмд ороод явж байгаа ч гэсэндээ нэг сонирхолтой юм гэх юм бол энэ 5 сарын сүүлээр 6 сарын эхээр бид Монгол явах гэж байгаа. Монголд очиж хэсэг хугацаанд байгаад хүүхдүүдээ эмээ өвөө мөвөөтэй уулзуулъя. Тэгээ олон зорилготой Монгол руу явах гэж байгаа. Тэгээ Монголд очиж хэд хэдэн бичлэг бас хийх байх гэж бодож байна. За ингээд иймэрхүү санаатай байна да. Дараагийн бичлэгээрээ иргэн уулзтлаа. Түр баяртай.